За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлагаар бас гоё сэдв олсон гэж бодож байна. За тэр нь юу вэ гэхээр таны онцгой авьяас чадвар юу байж болох вэ гэдэг сэдвээр уншлагыг гэж байна. За бас их сонирхолтой санагдчих байна. За тэгээд зөв сонголтоо хийгээрэй. Тэгээ хэрв одоо сонсоод үзэхээр өөрт чинь таарахгүй бол бус сонголтуудыг бас сонсож үзээрэй тий. гэж хэлмээр байна. За алтан түлхүүр, хүрэл түлхүүр, мөнгөн түлхүүр гэсэн гурван сонголтоос сонголтоо хийгээрэй. За тэгээд дараагийн хэсгээс уншлагыг хүлээж авна уу. За нэгдүгээр группийн алтан түлхүүр сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлэе. За онцгой авьяас чадвар нь юу байх вэ гэд хэдэн гоё картуудыг дэлгээд тавьчихлаа гэж. За энэ сонголтын дээр бол тийм freedom, air, books, за Gemini, Gemini гэх жишээ нь их гоё картууд нэгдэжээ. За тэгэхээр ямар ч гэсэн нийт эндээс харж хад юу хэлэх гээд байна гэхээр ерөөсөө та ямар ч байсан биеийн хүчний ажил хийх төрлийн авьяастай хүн бол биш вэ? Оюун ухаан, мэдлэг тийм ээ? Оюун ухаан чинь өөрийг чинь хамгийн хүчтэй болгох. Мөн харилцаа холбоо, зүүн соёнгийн тал дээр илүү мэдээллүүд гарч ирж байна гэж хэлмээр байна. За тийм air, Gemini, books гэсэн картууд. Энэ гурвын одоо гарч ирж байгаа нь болохоор ярих чадвар, мөн бичих чадвар, мөн өөрөө суралцах чадвар. Тэгээ сургах гих жишээ нэ тий зөвлөгөө өгөх, контент бүтээх, одоо өөр юу гэдэг орчуулах, ер нь нэг юм өөрөө суралцаж айгуу тийм суралцах авьяас чадвартай гэсэн үг. Юмыг тунгаан боловсруулах авьяас чадвартай. Гадаад хэлийг айгуу магадгүй их хурдан сайн сурдаг улсууд байж магадгүй. Үг цээжлэх юм дотор сайтай улсууд. Дотор сайтай гэдэг аахгүй. Тэгэхээр ярианы, бичгийн өөр одоо сурсныгаа хүнд хүргэх заах чиглэлийн авьяасууд бас танд энэ гурван өдрүүдээр илэрхийлээд байна. Төрөлхийн авьяас чадвар нь магадгүй ингээд нэг хүүхэд байхдаа нэг ингээд олон юм их асууж нэг хүний амыг яагаад гэд ингээд асуугаад байдаг нэг хүүхдүүд байдаг шүү дээ. Юмны учрыг олох гэж айгүй их ирэлхийлдэг, асуулт их тавьдаг. За ийм төрлийн хүүхдүүд байсан болов гэж хэлэхээр юм байна. Тэгээ зарим ерөнхийдөө одоо ингээ хүмүүсийн ярьж байгаа ярианы цаад утгыг айгүй их яг юу хэлж байгаа юм бол гэд цаад утгыг нь айгүй хайж эрэлхийлж судалдаг төрлийн хүмүүс. Тэгээ ер нь ярианы гол юмыг нь дор нь ойлгодог гэсэн үг. Ийм төрлийн авьяастай улсууд нэлээд байна. Гадаад хэлний орчуулгын, бичгийн, ярианы авьяас чадвар бас их орж ирээд хүмүүст одоо зөвлөгөө өгөх чиглэл. За тэгэхээр нэг тийм багш сургууль хүмүүжүүлэгч, эсвэл одоо янз бүрийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс, эсвэл одоо тийм ер нь нэг юмныг нэг тийм гол юмыг нь айгүй хурдан ойлгодог чиглэлийн тийм авьяас бол өөрт чинь байна гэж хэлмээр. Мэдлэгийг айгүй ингэж өөртөө ингэж олж авдаг гэдэг аахгүй юу? За энэ Virgo карт. Энэ бас адилхан ерөнхийдөө л энэ уншиж судалдаг, шинжилдэг, учрыг нь олох гэж хичээдэг төрлийн. Тэгэхээр ерөөсө багш, зөвлөх, янз янзын зөвлөгөө өгдөг зөвлөгч нар, заадал судлаач нар, сэтгэл зүйч нар. Тэгээ магадгүй бүр ингэж одоо ингэж юу байдیں۔
таротын уншигч нар ч байж болно. Ийм авьяас чадaltaй хүмүүс байж болохоор харагдаж байна гэж. За, ерөнхийдөө ордоор яривал энэ юуныхан болохоор охины ордныхан, эхрийн ордынхан, ишээ бүр хумхын ордынхан илүү давмгай орж ирж байгаа. Хэрв танд энэ ордууд таарахгүй бол таны мөн чанарт ийм ордуудын одоо чаддаг авьяас чадвар илүү байна гэсэн үг. Саяхан хэлж байгаа юмнууд дээр. Орд заавал таарах бол албагүй. Ерөнхийдөө бол охины орд, эхрийн орд, хумхын ордынхан илүү сонгож үзэх болов гэж ингэж хэлмээр байна. Ерөнхийдөө энэ Gemini гэсэн энэ эхрийн ордныхны одоо авьяас чадал нь өөрөө болохоор ярих тэр, бичих тэр, контент бүтээх байд юм уу, эсвэл гадаад хэлийг сурах байд юм уу. За мэдээллийг ингээд дамжуулах тийм радио, телевизийн ажилтан байд юм уу. Одоо нэг тийм чиглэлийн ажлынхан энэ Gemini буюу эхрийн ордныханд нэлийн юм тохирсон одоо ажил байдгаа гэж хэлэх гээд байна л да. За Virgo карт охины ордныхан болохоор яадаг вэ? Ер нь юмыг нөгөө анализ хийх чадвартай. Түрүү нэг хурдан ойлгодог, юмыг судлаад байдаг тийм. Судалгаа хийх, анализ хийх. Тэгээ юмыг эмх зэгцтэй болгох. Эмх зэгцэнд нь оруулах. Энд бас тэр зөвлөгөө өгөх чиглэлийн авьяастай улсууд охины ордон дээр нэлийн хэлбэг байдаг баха. Ерөнхийдөө эдний ордныхны шинж чанарт энэ бол агуулгадж байгаа гэсэн үг. Мөн одоо зарим одоо нөгөө сэтгэл зүгээр хүнийг ангаан нэгтгэн гэж бас байгаа шүү дээ. Яг гол юмыг нь айгу дорн ойлгодог гэсэн. Энэ хүний одоо болж байгаа болохгүй авьяас нь яг юу вэ? Авьяас биш одоо нэг асуудал нь юу вэ? За тэрийг айгу хурдан ойлгоод оновчтой тодорхой зөвлөгөө өгч чаддаг гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бас тэр нөгөө юмыг нэг шинжилж судалдаг чиглэлийн судлаач чиглэлийн ажлууд энэ ордон дээр илүү давмгай байна гэж. За Aquarius хумхын ордынхан тийм. Энэ бол ерөөсөө айгүй юмыг өвөрмөцөөр сэтгэдэг. Бас зүүн совинтой хүмүүс. Ирээдүйг жоохон ингээд нөгөө зүүн совингаараа мэдрээд идэг. За тэгээд шин санаа гаргахтаа айгүй сайн гэсэн. Шин санаа бас айгүй их сэтгэдэг. За тэрийгээрээ бас олон нийтэд нөлөөлөх нэлээд тийм чадвар авьяастай хүмүүс байна гэж хэлмээр. Энэ Air гэсэн карт ч гэсэн ерөнхийдөө Aquarius-тэй ижил төстэй энергийг хэлээд байгаа. Air-ийн карт болохоор тийм энэ дээр бас давхар Libra буюу нөгөө нэг Жинлүүрийн ордныхан бас энэ уншлагад ер нь нэлээд хамрагдаж орж ирэх болов. Жинлүүрийн ордны шин чанарууд бас энд яг карт нь гараагүй ч гэсэн Жинлүүрийн ордны шин чанарууд бас одоо гарч ирж байна, орж ирж байна гэсэн үг. За бусд картууд болохоор өөр одоо юу хэлэх гээд байна гэхээр энэ bad health гэдэг картууд тий. Concern гэсэн картууд. Энэ ерөнхийдөө яг нэг эрүүл мэнд нь муу гэсэн юм шиг карт харагдаж байна л да. Гэхдээ уншлага дээр бол энэ таны онцгой авьяас чадвар дээр ярьж байгаа учраас юу хэлэх гэж нэхэр та хүнийг өвдсөн байхыг бүр хараал амддаггүй. Хүнийг одоо нэг зовлонгийн айгүй амархан мэдэрдэг чиглэл хүмүүс. Өвдсөн зовсныг энэ айгүй сэргэх соргохгоор айгүй амархан мэдэрдэг. Нэгсэндээ эмфат төрлийн хүмүүс гэсэн үг. Бусдын өвдөлтийг мэдэрдэг, одоо сэтгэл заслын чанартай хүн ер нь тийм биеийн өвдөлт гэхээсээр сэтгэлээр өвдснөөс бүх юм эхэлдэг учраас нөгөө нэг сайхан үг хэлэх хүнийг нөгөө сэвгээ сэргээдэг гэдэг шиг танд яг л тийм чиглэлийн авьяас чадвар байгаа. Нэгсэндээ сэтгэл заслын зөвлөгөөг айгүй оновчтой өгч чаддаг. Өөрөө яагаад гэвэл тэр хүнийг нөгөө нэг өөрөө өвдөж байгаа юм шиг мэдэрдэг тийм эмфат төрлийн хүмүүсээ гэж хэлдэг. За, main female гэсэн. Энэ уншлагыг ерөнхийдөө нийтээр нэмэгтэйчүүд голдоо сонгох байхаа. Ер нь миний уншигч нар тэгээд бараг 95% нь, бараг 97-8% нь одоо эмэгтэйчүүд байд юм уу да гэж би ажиглаж ирсэн. Одоо бас харьцангуй өөр болсон байхаа. Эхлээд нэг тиймэрхүү хандлага яваад байсан. Тэгэхээр эмэгтэйчүүд аягүй их сонгож сонсох байхаа энэ уншлагыг тийм.
Тэгэхээр энэ ерөнхийдөө эмэгтэйлэг энерги хүнийг халамжилж чаддаг, хүмүүстэй ойлголцох чадвар сайтай гэж бас одоо таны авиас чадвар чинь хэлмээр байна. Хүмүүс танд одоо яадаг вэ гэхээр айгүй амархан өөрийнхөө сэтгэлийг уудалдаг. Болж байгаа болохгүй асуудлыг яагаад гэвэл та айгүй мэдэрдэг учраас тантай зөвлөлдөх дуртай. Та хүнийг ойлгож чаддаг гэсэн үг. За энэ дунд strange card гарч ирж байгаа. Энэ яаж юм гэхээр энэ авиас чадрууд чинь нэг өсөндөө зүгээр л одоо нэг амьдралаас бурхнаас өгсөн бэлэг шиг бас ирээгүй гэдгийг бас хэлэх гээд байгаа байхгүй зарим юм дээр, зарим тал дээр. Зарим ч гэсэн мэдээж төрөлхийн сүнслэгийнх нь авиас чадвар байгаа. Зарим хүмүүсийн хувьд бас те энэ болохоор амьдралынхаа туршлагаас олж авсан сорилт бэрхшээлүүдийг өөрөө даван туулсан учраас им хүчрэхэг болсон гэж хэлэх гээд. Хүний зовлон, шаналл, жишээ нь тийм эмийг өөрийнхөө биеэр туулаагүй хүн хүнийг ойлгодоггүй гэдэг шиг. Тэгэхээр өөрийнхөө амьдралаас олж авсан дадлага туршлага юм туршлагаараа та айгүй хүчрэхэг нэгэн болсон гэж хэлээд байгаа юм. Тийм болохоор өөрийнхөө тэр олж авсан мэдлэг оюунаараа бусдад тусалдаг. Бусдыг ойлгодог, бусдыг инэрдэг. За ийм авиас чадал танд одоо бас маш хүчтэй байна гэж хэлмээр байна. За энэ дээр бас маш хүчтэй зүүн совинтой хүмүүс байгаа байхгүй энэ групп дээр Aquarius те Freedom card өөрөө. За тэгжэл Air card. Энэ гурван карт ингээ хослож гарч ирж байгаа болохоор юу хэлж байна вэ? Маш хүчтэй зүүн совинтой. Бас шинийг айгу шинээр сэтгэж санаачилж гаргаж ирж чаддаг. Тэгээ юмыг ер нь нөгөө бусдаас жоохон тийм төрүүлж мэдэрдэг хүмүүсийг хэлээд. Магадгүй өөрөөс ч одоо юу гэдэг чи яаж мэдсэн бэ гэд хүмүүс асуудаг байх л та. Чи энийг ийм болно гэдгийг ч юм уу ягаад энийг ингэж яаж мэдвэ гэж ингэж хүмүүс асуудаг. За тэгэхээр та бол бас зарим хүмүүс нь бол те энэ ч одоо нэг өсөндөө 4 групп 4 одоо ордууд энэ тал хамрагдаад явчихж штэ. Тийм болохоор энэ донд өөрсдийн гэсэн яг одоо онцлог авиас чадваруудаараа бүгдээрээ одоо баг 4 групп хамрагдаж байна гэж ингэж харагдаад байна. За тэгэхээр нэгдүгээр сонголтыг хийсэн хүмүүсийн одоо ингээ базаад хэлвэл юу хэлэх гээд нэхэр онцгой авиас нь мэдээллийг дамжуулах, суралцсанаа түгээх. За тэгээд зөвлөх, бичих, мөн ярих те. Одоо ном тийм ярина гэдэг чинь асар чухал авиас шүү дээ ерөөсөө. Үг хэлэн цаанаас ундраад байдаг гоё ярьдаг болсон зөндөө биш хүнд хүргэж ярьж чаддаг. Тэгэхээр бүр онцгой гоё авиас чадварууд бол байна. Мөн зүүн совингоор л одоо ингээд бусдад ингээд нэг тийм чиглэл өгдөг. Зам чиглэлийг нь өөрөө туулсан зам чиглэлээ харуулад одоо юу гэдэг заагаад чиглүүлж явах. За иймэрхүү онцгой авиас чадвартай хүмүүс манай 1-р группийн сонгожээ гэж хэлмээр байна. Тэгэхээр ямар ч гэсэн та бол одоо нэг биеийн хүчний ажил хийх хүн бол ерөөсөө биш байна гэсэн үг. Оюуны хөдөлмөр. Тэр та бол оюуны хөдөлмөрөөр нэг хүнийг байтугай нэг хэсэг хүмүүсийг одоо сургууль хүмүүжүүлэх багш зөвлөх болсод бол тийм олон хүмүүсийн амьдралыг зааж чиглүүлэх онцгой авиас чадвартай хүмүүс юм байна гэж хэлмээр байна. За ингээд уншлагыг хүлээж авсанд баярлалаа. За уншлага нь таарсан таалагдсан байгаасай гэж хүсье. За баярлалаа, баяртай. За 2-р группийнхны уншлагыг эхлүүлье. За 2-р группийнхны таны онцгой авиас чадвар нь юу вэ гэд. За ингээд асуугаад үзье. За эдэн үзэрнүүд юу хэлж байна вэ гэд. Онцгой авиас чадвар дээр. За их сонин гоё картад гарчаа. Violet Plum, Trust Your Innocence, Children Justice гэсэн. Тий. За энэ дээр ярих юм бол ордуудыг ер нь яриад эхлээд. Ерөнхийдөө
Ариес энэ хоньны ордныхон. Энэ бол маш тийм санаачлагч, манлайлагч, зоригтой маш тийм. Бусдыг ингэж хөдөлгөж чаддаг. Бусдыг манлайлж чаддаг. За ийм хүчтэй энерги орж ирж байна. Хоньны ордныхон. Магадгүй энэ дээр бас маттар орж ирж болж байна тий. За ийм хүмүүс болохоор яадаг вөхөр шин зүйлийг эхлүүлдэг. Бусдад урам зориг өгдөг. Хүмүүсийг одоо ерөөсөө араасаа дагуулдаг. Төрөлхийн тийм авьяас чадвартай хүмүүс гэж. Хоньны ордныхон бол. За хижээдлийн нар үзүр тий. Solar гэдгийг суул гэдэг. За тэгэхээр энэ болохоор авьяас нь бусдын анхаарлыг татах, өөрийгөө илэрхийлэх. Магадгүй тайзан дээр энэ онцгой авьяас чадвартай дуулдаг, одоо яад ийм жүжиглдэг ийм олонний анхааралд өртдөг. Магадгүй контент бүтээдэг, одоо магадгүй онлайнаар ерөнхийдөө ингэдэг нөгөө нэг тийм олныг анхаарлыг өөр дээр хандуулж чаддаг чиглэлийн ажил гэсэн үг. Кинож чигчд байд юм уу, тийм ээ, дуучид байд юм уу? Ерөнхийдөө л тийм олонний анхаарлын төвд байдаг чиглэлийн хүмүүсийг хэлээд. За энэ Венус болохоор юу хэлж ийм гэхээр энэ болохоор бас л адилхан ерөнхийдөө урлаг, уран сайхан, гоо сайхан, хөгжим, одоо өөр юу гэдэг дизайн, стил, имиж гэдэг те. Энэ Венус гаргийн энэ карт чинь өөрөө ерөөс энэ гоо сайхантай холбоотой. Урлаг, уран зураг нэг өөрөө бүтээдэг нэг юм авьяас чадaltaй хүмүүс гэсэн үг. За тэгээ юмыг нэг гоо сайхан жишээ нь өсчин, хумсчин одоо юу ч байж болно шүү дээ те. Гоо сайхны чиглэлийн авьяас чадвартай гэдэг. Мөн хөгжмийн айгүй мэдрэмж өндөртэй тийм хөгжимлөг одоо тийм авьяаслаг чадвартай улсууд бас байна гэж. За тэгэхээр эдгээр ч одоо бас тий зураач байж гэн, дизайнерууд байж болж гэн, гоо сайхны массажистууд, гоо сайханчид, барай засалчид одоо ерөөсө бүгд орж байгаа байхгүй энэ гар урлалынхан одоо тэгэл. Тэгэхээр энэ дээр энэ бас өөр дээр анхаарал татдаг усуд энд нь болохоор нэлээд бүтээл чиглэлийн хүмүүс ингэж орж ирж байна. За таны энэ группийг нэлээд олон хүмүүс сонгож сонсох юм байлгүй. Ягаад гэвэл их олон төрлийн онцгой тийм гоё картууд гарч ирж байна л да. За гэжээтэл бас энд children карт гарч ирж байгаа. Энэ болохоор ч одоо авьяас чадвар дээр юу хэлэх гэдэг энэ хөөрхөн хүүхдүүдийг дагуулаад чиглүүлээд ингээд урам зориг өгөөд ингээд ажиллаж байгаа хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдтэй ажиллах, хүүхдүүдийн одоо авьяас чадварыг нээх. Магадгүй одоо жишээ нь хөгжмийн багш байлаа гэхэл хүүхдүүдийг хөгжим заадаг. Бүжгийн багш байхад бүжиг заадаг. Хүүхдүүдийг ер нь тийм сургах, чиглүүлэх нэг ийм одоо бас гоё мессеж энерги орж ирээд байна. Одоо тэгээ багшлах, коуч хийх ийм их олон төрлийн. Гэжээтэл энэ дээр бас яаж юм гэхээс justice гэхээр шударга ёсыг тогтоодог улсууд. Магадгүй цэрэг цагдаагийн байгууллагын улсууд. Зөв бурууг ялгадаг. Зөвлөгөө өгдөг. Хууль дүрм журамтай холбоотой ажил төрлөөр эхэлдэг. Тэ? Мөн хууль дүрм журамтай одоо холбоотой гэдэг жишээ нь юу гэдгийг натриат байд юм уу? Одоо юу байж болох вэ, тэ? Хууль дүрм журамтай холбоотой зуучлах ажлууд ч байж болж байна. Тэгэх жишээгээр энд бас багаас их олон төрлийн онцгой авьяастангууд орж ирээд байна л да. Энд их олон, энд бас олон. Ингээ сая эднэрийг хэлэхээр их манай 2 дугаар групп төр нэлээд олон хүмүүс одоо сонгож орж ирэх юм байлгүй дээ бодвол. За энэ дээр бас их чухал карт гарч ирж байна. Энэ Violet Plum гэсэн. Энэ юу гэхээр бүр юу гэх юм? Сөрөг энергийг одоо ингэж засаж хувиргах, энергийн хувирлт хийж чадах гэсэн үг. Байр, орон сууц одоо юу гэдгийг хүмүүний энергийг цэвэрлж чаддаг. Нэгсэндээ магадгүй рейкигийнх нь тий. Одоо янз янзын одоо бүр ингээд хүн за бүр зарим нь одоо бүр нэг тарин ном засалч нар орж ирэх гэдэг аахгүй. Сөрөг энергийг эерэг болгож хувиргана гэхээр нэгсэндээ засалч домч улсууд ч бас орж ирж болж байна.
Рейкигийнхэн шиг одоо ингэж застаг усууд байж болж байна. За одоо өөрийн үеийн тэгэл аагаар засан, заарч хүжээр засан, за тарин номоор засан, ер нь нэлийн юм засалчаад гэсэн үг. Эдгээх авьяас чадaltaй. Бас барай заслаар эдгээх авьяас чадaltaй гэдэг юм. За бусдад бас нэлээ ингээд одоо юу гэх юм итгэл өгдөг чиглэлийн хүмүүс. За бас гоё энергитэй хүмүүс нь те. Иймэрхүү ийм гоё авьяаслаг хүн жишээ нь ингээд нэг айлд ороод ирэхэд тэр орчны энерги засарч идэг. Нэг байгууллагт ороод ирэхэд тэр орчны нэг цаанаасаа нэг энерги нь өөрийн биеэрээ хүртэл ингээд засаж явдаг нэг тийм чиглэлийн онцгой авьяас чадaltaй хүмүүс байгаа даа л да. За тэгээд энд өөртөө итэг гэсэн өөртөө итгэдэг төрлийн карт байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр ийм олон онцгой авьяас чадвартай юм чинь магадгүй энэ бол нэг тийм юуны карт шиг орж ирээд байна. Хүмүүст ингээд нөгөө итгэл өгдөг. Чи бол одоо байгаагаараа бол одоо өстө хамгийн супер чи ингэж чадна тэгэж чадна гэд хүмүүсийн нэг жоохон итгэл алдраад итгэл унаад явж байгаад итгэлийг нь засаж залруулдаг засалч нар бас байж болох гэдэг юм л та тий. Тэгэхээр ерөнхийдөө маш олон гоё төрлийн авьяас чадвартай хүмүүс манай 2 дугаар группийг сонгоод байх шиг байна да. За өшөө. Юу хэлэх вэ гэхээр те энэ хүмүүст гэрэл гээгээ гаргаж өгдөг тийм хүмүүсийг өөрчилдөг бас хүмүүс байгаа байхгүй. За зарим хүмүүс бүр ерөөсөл аяллаас одоо юу гэдэг гадагшаа дотгошоо явж одоо нэг холыг ойртуулж хоёрыг уулзууллаа гэдэг шиг холын бараа бүтээгдэхүүнийг одоо их орондоо авчирдаг магадгүй нэлээ юм 8-ны чиглэлийн авьяас чадaltaй хүмүүс бас байж гин. Гараагүй газар одоо нэг шин зам гаргагч нар. Хин нэгэн хаа нэг тийш явж үзээг бол тэнд төрүүлж явж нэг замыг гаргадаг. За тэгжээд бас энэ барилгын салбарын барьдаг одоо тий барилгын засал чимэглэл за барилга барьдаг шөө зардаг өрдөг одоо ерөөсөө ингээд янз янзын бараг ингээд карт болгон өөр авьяас чадалтангуудыг хилээд байна тий. Зарим тийм байшин барилга одоо зарж борлуулдаг хүмүүс байж болж гин ерөөсөө их олон төрлийн авьяас чадалтангууд маань 2 дугаар групп дээр цугларчээ. Дизайнер энэ төр хүмүүс бас байж байгаа байхгүй юу? Коуч зөвлөгөө өгнө. Энэ 2 дугаар группт баг нэрээ хамаг хүмүүс нь цугларсан юм биш үү гэдэг шиг юм болох гэдэг шүү тий. За тэгэхээр нийтэд нь базаад ингээд ерөнхийдөө ингээд хэлвэл те юу хэлэх гээд байна гэхээр бусдад урам зориг өгдөг нэгдүгээрт манлайлдаг. Өөрийнхөө гэрлэр бусдыг эмчилдэг. Хүмүүсийг өөртөө татаж чаддаг. За тэгээд хонь, арслан, жинлүүрийн ордных нь давмгай. Энэ нэрэг дээр бол гарч ирэх нэ. За хэрвээ энэ тийм одоо орд бас заавал тохирох албагүй тийм. Таны гарсан авьяас чадал одоо юмнууд танд таарч ивэл та зөв группоос олж сонсож сонгосон л гэсэн үг. За тэгэхээр манлайллын хэлбэр нь болохоор тийм урлаг уран сайхны чиглэлд, гоо сайхны чиглэлд одоо урам зориг өгдөг. Зарим нь эдгэж анагаадаг. За зарим нь өөрийгөө бүр ингэж илэрхийлэх тийм суралцах хүүхдүүдийг зааж сургаж багшлаж авьяас чадварыг нээдэг хүмүүсээ гэсэн үг. За ингээд их онцгой гоё тийм авьяас чадалтангуудын одоо цугларсан юм байна да. За ингээд уншлагыг хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар группийн уншлага эхлэе. За чиний онцгой авьяас чадвар чи одоо юу вэ гэдэг сэдвэр тийм ээ. Энэ 3 дугаар группийнхан маань нэлээд сүнслэг хүмүүс сонгож байгаа шиг байна. Бясалгалчаад тийм ээ. Нэлээд юм тийм онцгой жоохон тийм эдгэж ангаадаг энергитэй багш
spiritual teacher-үүд, бүр зөвлөхүүд. Загаа тэгээд тэр ерөнхийдөө сүнслэг чиглэлийн нэлээд онцгой томгой энергиудынд бол орж ирж байна. За гол авьяас чадвар бол ерөөсөө сүнслэгийн багшлах авьяас чадвар гэдэг шууд гарч ирж байгаа. Энэ карт лангаар юу хэлж ийм гэхээр багшлах, зөвлөх, чиглүүлэх тийм ээ одоо өөр юу гэдэг. Хүмүүст ухаарлаг өгөх авьяасыг илэрхийлж байна. Тийм өгөгдөлтэй гэдгийг чи бүр онцгой авьяастай гэдгийг чинь илэрхийлж байна. Ийм хүмүүсийн хэлсэн үг бол хүнд асар шууд хүрдэг. Сүнслэгээсээ хэлж байгаа учраас хүнд маш сайн хүрдэгэ гэж хэлмээр. За тэгэхээр их онцгой хүнд нөлөөлөх авьяас чадвартай байх нэ. За дараагийн картууд юу хэлж байна? Loving compassion, crystals. Энэ хоёр картууд болохоор бусдын өвдөлтийг тийм ээ, бусд хүмүүс ядарч байгаа, зовж байгаа, өвдөж байгааг айгүй хурдан мэдэрдэг гинэ. Өшөө бүр тайвшруулдаг. Хүнийг айгүй сайн тайвшруулж чаддаг. За тэгээ хүний энергийг мэдэрдэг. За энэ тий эрг энергтэй, сөрөг энергтэй гэдэг энергийг айгүй сайн мэдэрдэг улсууд гэсэн үг. Магадгүй энд болохоор нэлээд тийм одоо юу хийдэг. Тий одоо магадгүй тий бүр ингээд таруутчин тий одоо над шиг ажил хийдэг. Тий өшөө бүр бясалгалын нэлээд янз янзын юм ажил хийдэг. За тэгээд рекигийн чиглэлийн эдгэх чангаагч нар нэг ёсондоо дандаа энергийн ажилтнууд гэсэн үг. Маш энергийн ажилтнууд. Одоо лам хүмүүст ч болж байна. Бөөнөр байж болж байна. Рекичд байж болж байна. Лагаар засалч нар, аура үзэгч нар жишээ нь. Тэгэхээр нэлээд сүнслэг өөрсдөө яг өндөр сүнслэгийн төвчөнтэй хүмүүс сонгох юм шиг байна. За тэгэхээр дээд энэ картаар юу хэлчихэр дээд ухамсараас мэдээллийг айгүй ингэж авч чаддаг зүүн совин өндөртэй хүмүүсийг илэрхийлээд байна л да. Тэгээ зарим хүмүүс нь болохоор энийг тий зүү дээрээ авдаг улсууд байж болж байна. Бясалгалаараа мэдээллийг авдаг байж болж байна. Гинт төрж орж ирсэн мэдрэмжээрээ бас авч болж байна. За зарим нь болохоор ингээд нэг байнгын азтай тоо нөгөө тоонуудаар ингээд илэрхийлэгдэж ингээд янз бүрийн аргаар өөрсдийн аргаараа дээд хорвоо ертөнцөөс мэдээлэл мессежүүдийг авдаг өндөр зүүн совинтой хүмүүсээ л гэсэн үг. За энэ дээр ямар ордныхан илүү давмгай байна вэ гэд хэлэх юм бол Арслангийн ордныхан. За энэ Арслангийн ордны үндсэн авьяас чадвар энерги нь болохоор юу гэдэг вэ? Эдгээр бол олон хүмүүсийн өмнө гарч чадна. Нэгсэн та тайзан дээр гарч чадна. Олонний өмнө юм ярьж чадна. Өөрийгөө илэрхийлж чадна. Олон хүнд үг дуу хэлээ хүргэж чадна. За бас бусдыг аягүй ингэж урамшуулахтай их сайн хүмүүс. За бас энд одоо нэг хуваар нэг контент бүтээгч нар тий. Бас энд орж ирнэ. Арслангийн ордныханд нэлээд тийм авьяас чадварууд байгаа гэсэн үг. Ордуудын энергиэр бол тий. За Libra болохоор жинлүүрийн ордныхан тий. Эдгээр энэ жинлүүрийн ордны авьяас чадал яг юу гэдэг вэ гэхээр хүмүүсийн хооронд нь эвлэрүүлнэх, зуучлах, зөвлөгөө өгөх, харилцан ярилцах. Тэгээ мөн айгүй тийм нэг гоо зүүн мэдрэмж ихт өндөртэй улсууд жинлүүрийн ордныхан. Магадгүй гоо зүүн гоё юмны талаар зөвлөгөө өгдөг хүмүүс байж болно. Ер нь л их гоо зүүн мэдрэмжтэй өндөртэй хүмүүс гэсэн. За энэ Нумын ордныхан юу вэ? Нумын ордныхан бол ер нь бас мэдлэгийг түгээх, багшлах. За ер нь гүн ухаанч нар, философчд, түүх судлаачид. Жинхэнэ сүнслэг одоо мэдээллийг дамжуулагч нар. За бас мөн Нумын ордныхны одоо онцлог бас одоо юу гэдэг айгүй аялагч нар байж болно. Гадна дотны соёл одоо маш ихээр сонирхдаг тийм тэднийг одоо
бусдад түгээх тийм одоо авьяас чадaltaй хүмүүс гэсэн үг. Гадаад руу өөртөө айгүй их аялдаг. Тэндээс сурсан мэдсэнийг бусдад түгээдэг. За тэгээд ер нь сүнслэгийн төвшин маш өндөртэй хүмүүс гэсэн үг шүү. Номын ордных бол. Тэгэхээр ийм төрлийн авьяас чадaltaй байх нь. За энэ картыг хэлэх нэ гэхээр нэгсэндээ толгой дотроо маш их олон юм шин санаанууд ерөөсө байнгын шин санаа бодол төрж идэг гэсэн үг. Нэгсэндээ шинэ бүтээл оновчтой санал гэдэг бид нарыг намайг хөөгд байхад ярьдаг байсан хэлээр ишбос гэдэг шиг ер нь нэг шинийг айгүй ингэ сэтгэдэг, сандаг. Энэ төсөөлөн бодох чадвар айгүй сайтай. Маш их юм бодож төсөөлж шинийг сандаг хүмүүсийг хэлээд байгаа. Тэгэхээр энд ерөөсөө ингэ тийм чиглэлээрээ ерөөсөө л нэг тийм толгой дотор бол ер нь бүх тэр толгой дотор бол байнгын юм бодогдож идэг гэсэн үг. Тэгээ шин соноонууд амар олноор уургаж гарч ирдэг гэсэн үг. За, unexpected income гэдэг нь болохоор юу вэ? Та яг тэр авьяас чадвараараа бусдаас онцгой өөр юм нь юу вэ гэхээр яг авьяас чадвараараа одоо хязгааргүй орлогыг олох боломжтой гэдэг байхгүй. Авьяасаа ашиглавал өөрийнхөө тэр бодол сэтгэл төрсөн ургасан онцгой сонин судан авьяасаа ашиглавал мөн энэ spiritual teacher эдгэх ангаах одоо тэр чиглэлийн яг тэр онцгой өөрт чинь өгөгдсөн авьяасаа ашиглаж нэгсэнтэй баг амьдрах одоо тийм зоригтой онцгой авьяастай хүмүүсээ л гэсэн үг. Зарим хүмүүс бүр энд шууд утгаараа сүмийн номлогч нар одоо ламтан гэгэнтэн одоо өөр юу гэдэг тий одоо бөөнөр одоо ингээд яг ерөөсө давхар гарч ирээд байгаа байхгүй. Энд одоо сүмийн номлогч байгаа шүү дээ тий. Энд spiritual teacher гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэг утга санааг баг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд сүнслэг учир занцантай улсууд байгаа л гэж хэлэх гээд. Court house тий зөвлөгч, ментор одоо юу гэдэг. Зуучлагч, багш, номлогч. Ер нь тэгээ бас шудрах шийдвэр гаргагч хүмүүсийг одоо нөгөө зөв чиглэлд одоо шашны чиглэлийнч бай ингээ зөв чиглэл чиглүүлэгч нар. Гэсэн хүчтэй энергиуд одоо гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр энэ сонголтыг хийсэн хүмүүс болохоор яаж юм бэ? Онцгой авьяас нь бусдад ухаарлаг өгөх. Бусдыг зааж чиглүүлэх. Тэ? Эдгэх юм. Энд эдгэх юм хэрэг. За зөвлөгөө өгөх. За ордуудаар ярих юм бол хэлсэн тэ арслан, жинлүүр, нумын ордны энергиуд бол маш хүчтэй байна. Хэрв таны ордон байдаг. Орд энд харилдаггүй байсан ч гэсэн та ийм төрлийн энергитэй байхаа хэрв зөв сонголтоо сонгосон гэж найддаг. Тэгэхээр танд бол өөрт чи ирсэн онцгой авьяас чадвартай төрсөн сүнслэг юм аа. Нийгмийг зөв чиглэлд чиглүүлэх үүрэг оролтой сүнслэг юм аа гэж хэлмээр. За ийм их сонин содон гоё тийм сонирхолтой уншлага баг нүгээр хүргье гэж бодож байна. За ингээд уншлагыг хүлээж авсан танд таарсан, таалагдсан байх болтугай. Зөв группээ сонгосон гэж найдаа. За уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай.